Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгэл авч болох уу? Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ өөрчлөсөн сэтгүүл байна. Сонсож байна уу? Айшоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй зүгээр л кас. Барагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслахтай болчих юмсан. Сайн байна уу гэмэ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хөөе чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж цаар тавьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомнууд байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайжлагдаг. Харин би үгүй. Би ус хайжлагдаг. Хайж чулуу даваадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирхмэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар суун крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ танк орол яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирхмэ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлжчихлээ. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмэ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад тогт хардггүй юм бах та. Одоо цэвэрлээд хий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадах юм. Урдаас нь хошоо. Хөөх! Яста! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс хөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажиллах уугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд л болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр цөцгөө нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод.
Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа ямар бүтээгч сурталж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Тээврийн минь нураасны төлбөрийг нэгцтэй дутаалгүй авна. Хөөе, энэ газар юм байна. Энэ нөгөө алдарт талчийн үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дууслаад чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чин хийнэ. Хичээж ажилласнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явж гин. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноён, би хэр удаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Сүүний түүх. Ноён талга дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талах шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талах шиг болмоор байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талах амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүнүүдээс өөр. Энд чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий болтой. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танаас тайлбархан миний ч гэсэн сүү гэдэг бичгтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дуран харж чаж үнэн л Хуурхад үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би сүү шүү биш. Эд очиж та нарыг аварна. Өнөөд цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчинч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яах вэ? Миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хүртэл ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхний ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талхны үсчээ? Өглөөний минь дэрхмэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадах. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа болов уу? Чамайг буруу биччихсэн байна.
Тийм ээ. Би анх дөрөгдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнараас өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манай хаах гэж байна. Тэхүү архим ой. Энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж гад байна. Надад туслаач тэ ноён талхаа. Та миний ганц найдвар. За дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөдөг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй ээ. Миний ис сууд ус чин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би урд шүү хэвээрээ үлдлээ. Բայց би тэр үйл өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай усчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаас ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа. Баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэрэгэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Сарын шилдэг ажилтан. Сүү, шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч зургаан энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ эрхмээ? Тусгай шагнал бол надтай хамт орой хол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай оройн хоол идэнэ. Хардаа сүү ноён талхтай хамт оройн хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн ч шилдэг гэдэг юм баталхыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ эрхмээ.
Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён толгой. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх уу? Чи явахгүй бол уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй. Битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шиг айл болох баг хийж байна. Сүв. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгов уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён толгой? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр харилаад байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна шүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаарай. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 Балчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүдүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болж гож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо шүү. Шоко чамд ганц 2 юм зааж өгөг. Ноён толгой та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2 Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү, өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг гэн. ноён толгой. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож. 1 2 1 2 1 2 1 2 Ой. цэвэрлэнэ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж. Гэхдээ битгий санаа зов. Би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй дээ. Яна. Лали альчур байна штэ. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж хальваг нухацтайгаар авчүддэг. Сүү, Шокого сайн сурал. Чимээгүй ажиллаж сур. Сүв, эн чинь болохгүй штэ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, ч пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломж битгий алдаарай. Айлглаа. Очлоо ноён толгой. Кетчуп. Оо, алчглаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч ирчээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв надад хамт тансаг зоогийн газар тооллоо. За ноён толгой. Хортгооч. Энэ хүүхд чинь яас удаж байна. Ноён толгой. Таны хийснээр яагаад ирлээ? Жаахан удчихлаа. Яагаад гэвэл харж байгаа үстэй жаахан.
ноён талхаа. Сүү! Шоко ноён талхтай хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчөг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Робот сүү. Жижигхэн зүйл Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр өнгөрөхөөс цаашгүй. Оо чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай үзээлцгэнтэй кремийг бас хольчихсан байх юм. Наад хоёр ч адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энсүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай суу. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэмбэлгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд доноод цагтаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүрдэтгэл би харж болох уу? Хөш юм өчглээ шүү. Хөөх. Таныг зойрондоо лабораторид гэж мэдсэнгүү сууд ухаандны кинон дотор очихсан юм шиг санагдаж байна. Би суу тухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа үз. Маш их баярлалаа. Доноо цагтаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаачлаа. Би ажилласаа хоцорлоо штэ. Ачаала. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бид ч гэсэн байгаа. Хар. Робот сүү. Робот зүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь доноо цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүрдэтгэл байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээв. Би ирлээ ноён талхаа. Сүү, яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь вэ? Цэвэрлээд. Сайн өрхмээ. Одоо харцааг чи наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдгүй эсвэл сүү өнөөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён талхаа таны харцаа. Оо, баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болох. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Унда. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмээ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Бяслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болох болоо. Хөөх сүү, арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнг өглөө. Нэг л биш байна. Бас яава. Дэндүү хидчихжээ.
Лактейд авчираад өгч болчихоо. Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Термо талхыг шарна. Би ганц товчлаараа л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчихоор чипс үдэшлэгний од болно. Хаач гэж байгаа. Миний үсийг засаж дуусаагүй шүү дээ. Баг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Огсуу ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Бэзэр. Хизэнээс 2 сүү байдаг болчихоо. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хувилбар ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгахаа. Үгүй би чи үгийн тоо би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Тооно цагдаагийн 27 дугаар ангийг би хэзээ үзсэн бэ? Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Оноод цагдаа 26 ангаар дуустгий. Тэгэхээр гурван сүүн чи. Тийм ээ. Үгүй гэхдээ чипс надаар хэлсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачхва? Бэзэр яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чинь агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Робот зүү талхыг зүсэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг үзье. Би чамайг сүүний шиг болох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болох уу? Сүү миний алтан томнуудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний нороо бичлээ. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээрээ. Чи зүгээр үсүү? Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовсныг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тав би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг уу гайгүй болчихлоо. Чоко таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг үү? Намайг тав би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Ажилдаа явах орон дооно цагдаа үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юм а ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Зээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гардгийг. Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, чери 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 түлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй
Айгу хүрээд устсаа суусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Ордонч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг үржих нь 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү дээ. Талха, шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30 мянгаыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар авдэ? Тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтгаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болгоо нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгсөн 11 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 13 Шок 3-4 хэд вэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн болдогч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ди том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус. 560-ыг үржих нь 65. Зүг бодсон байна.
Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл Шоко. Сайн бай. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн арган хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг. Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа яагаад байгаа юм бэ? На. Я. Наадах чинь юу вэ? На. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гэж вэ? Харамууд ч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөөе чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн билээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгаач чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа юм уу? Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13,928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11,693. Хүүх цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүйг яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхэвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг үгүй асуулт. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87,642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Тийш өргөс татхнэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч байгаа? Нан. Yeah. Нан. Yeah. Юу вэ? Энэ бол 12-ийн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл оо бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрч гэлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрч гэлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнээр баярлаж байна. Аа,